Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Та Бурхан танд хайртай учраас таны гэм нүгэл бүгд уучлагдсан бөгөөд танд зориулсан гайхалтай төлөвлөгөө түүнд байгаа гэдэгт баттай итгэх хэрэгтэй. Амен. Та түүгээр бүх гэмээ уучлуулсан, зөвхт болгогдсон учраас гэм нүгэл дотроо амьдрах хэрэггүй. Мөн та өгснийхээ дараа мөнхийн улсад орох боломжтой бөгөөд сайхан амьдрмаар байгаа бол үүнд итгэх хэрэгтэй. Би өнөөдөр Бурхны зөвхт болгохын тулд өгсөн амлалтын талаар ярих болно. Библийг уншиж байхдаа зөвхт болгох талаар олон амлалтууд өгснийг олж харж чадна. Эхэнд миний хэлэх зүйл бол зөвхт хүмүүс гэж хэмбэ? Зүгээр л чуулганд яваад л зөвхт хүн болчихдоггүй. Өдөрт нэг удаа баг зэрэг залбирч Библийг уншаад л зөвхт болно гэж байхгүй. Библийн бүх хууль дүрмүүдийг дагдаг сайн хүн байсан ч зөвхт гэж тооцогддоггүй. Жинхэнэ зөвхт байдлыг Есүс Христэд итгэж байгаа хүн л хүртэнэ. Бидэнд үнэхээр гайхалтай боломж байна. Муу сүнс биднийг өөрсдийнхөө талаар буруу, муухай мэдрэмжтэй ойлгохыг хүсдэг. Би олон жил өссөн орчноос болоод миний толгой дотор би яаж хаад байгаа юм бэ? Би яаж гисэн бэ? Би яаж хаад байгаа юм бэ гэсэн бодлууд эргэлддэг байсан. Та би яаж хаад байгаа болоо гэж бодож байсан уу? Бид бусад хүмүүсийг хараад би яагаад энэ хүмүүс шиг байж болдоггүй юм бэ гэж боддог. Гэтэл тэр хүмүүс таныг хараад би яагаад энэ хүн шиг амьдрахгүй байгаа юм бэ гэж асууж байдаг. Муу сүнс биднийг ямар нэг зүйл буруу байна гэсэн мэдрэмжтэйгээр амьдруулахыг хүсдэг юм. Яагаад ийм байна вэ? Бид хийх зүйлээ хангалттай сайн хийж чадахгүй байх шүү дээ. Би баг зэргийн судалгаа хийж ажил дээр байгаа хүмүүсээс та мөнхийн улсад очиод Бурханаас хамгийн түрүүнд асуух зүйлээ одоо энд байхдаа асуугаад хариултаа авна гэвэл ямар асуулт байх вэ? Олон хүмүүс юу гэж асууна гэж бодож байна вэ? Ихэнх нь хизээ би хангалуун болох вэ гэж асууна гэж бодож байна. Олон хүмүүс Бурхан тэднэр хийлгэхийг хүсэж байна гэж бодоод нэг зүйл хийгээд байдаг. Бусдад төгс жишээ болох гэж үргэлж хичээсээр байгаа боловч сүүлдээ цөхөрдөг. Гэтэл үнэндээ энэ нь Бурханы танаар хийлгэх гэсэн ажил биш байдаг. Тэр таныг буруутай мэт байгаасаа гэж хүсдэггүй. Харин биднийг өөрсдийгөө зөвхт гэсэн бодолтой байгаасаа гэж хүсдэг. Итгэгч бидний сурах зүйлийн нэг нь бид хааны газар үгийг сурчил байгаа бол заавал чуулганд явж ямар нэгэн дүрм журамд баригдаж доктрийн зэрэг авах зүйлс сурах шаардлага байхгүй. Харамсалтай нь энийг бид бүрэн сайн ойлгодоггүй. Та заавал урсгал чиглэлээр дамжуулан өөр зүйлс сурах албагүй. Та зүгээр л Христ дотор хэн гэдгээ сурсан байхад л болно. Та үүнийг сураагүй бол таны хувьд Христ хэн гэсэн үг болж байна. Тэр таныг тамаас диваачнд хүргэдэг виз өгдөг нэг юм биш. Харин та өөрчлөгдөх нь чухал юм шүү дээ. Христэд итгэгч болсон хүн бүр шинэ бүтээл болсон. Хуучин зүйлс өнгөрч шинэ зүйлс болсон гэдэг. Бид мөнхийн улсад ороод гайхалтай амьдралтай болно гэж хүлээх хэрэггүй. Та энд байхдаа ч нөхцөл байдал төгс биш байсан ч гайхалтай амьдралтай байж болно. Та өөрийгөө зөвхт гэдгийг олж харж, таны амьдрал төгс учраас биш юм. Харин Бурхан танд амласан бол та итгэлээ Есүст өгснөөр түүнд зөвхт гэж тооцогдож, амьдрал тань үнэхээр сайхан байх болно. Таны мэдэж байгаа зүйлүүдээс энэ чухал зүйл нь юм. Би зөвхт байдлын талаар олон жил заасан боловч дахиад л суралцсаар байгаа бөгөөд сурч байгаа зүйлдээ өөрийгөө зориулсаар байгаа юм. Энэ үгийг хэдэн 7 хоногийн өмнөөс судалснаар танд хүргэж байна. Мөн ийхүү би дахин эргүүлж хардаг бөгөөд түрүү 7 хоногийн даваа мигмар гаригуудад ч бас судалсан. Би энэ хичээлээ дахин судалдаг бөгөөд ийхүү дахин судалснаар танд зааж байгаа хичээлээр дамжуулан
таны амьдралыг өөрчлөхийн төлөө юм. Би олон дахин судалсан ч Есүс бидний гэм нүглийг болон хүртэх ёстой шийтгэлийг авч бидний төлөх ёстой төлөөсийг төлсөн гэдгийг олж харах нь үүнхээр таны хувьд бидний хувьд гайхалтай байдаг. Амен. Бид зөвийг хийдэг учраас бидэнд зөвхт байдал ирээгүй юм. Харин бид Бурхантай харилцаатай болсноор авч чадхааргүй байсан тэр зөвхт байдал түүнээс авсан юм. Тэгэхээр бид зөвхт байдлыг итгэлээр авдаг байх нь байна. Бид итгэснээр хэн гэдгээ мэдэж тэгснээр бид юунд цаг цагаа зарцуулахаа мэддэг болно гэсэн үг юм. Та үлдсэн амьдралдаа өдөр бүр боломжоор сайн үйлс хүсэж байж магадгүй. Гэхдээ заавал хийх албагүй бөгөөд Бурханаас ямар нэг зүйл авах гэж хийх хэрэггүй. Харин бидний төлөө хийсэн зүйлийн төлөө түүнд үйлчилж байгаа юм шүү дээ. Үүнийг сонсоход энгийн байгаа биз дээ? Би чуулганд олон жил явсан боловч ийм зүйл сонсч байгаагүй. Миний сонсож байсан зүйл бол би өрөвдмөр гэмтэй нэгэн гэж сонсож байсан. Мэдээж бид гэм нүгэл үлддэг. Үүнд эргэлзээд байх шаардлага байхгүй. Өдөр бүр л гэм хийдэг. Гэхдээ бид Христ дотор хэн гэдэг тодорхойлолт чухал юм. Би бол ядуу, замбраагүй амьдралтай, муухаг, хугарсан нэгэн биш юм. Бурхангүй бол ийм л байх байсан. Харин одоо бол би Бурхантай хамт байгаа учраас өөр гэдг нь чухал, тийм үү? Амен. Иймэрхүү маягаар амьдралаа төсөөлж үзээгүй хүн байж болох юм. Хэрв тийм бол өөртөө байнга уралгүй байл амьдрал өөр байх болно. Нэг л зүйл буруу байна гэсэн өчүүхэн мэдрэмжээ хаяад харин өөр зүйл олж хийхийн төлөө байх хэрэгтэй. Библийг илүү ихээр уншиж, илүү залбирч, илүү сайн үйлс хийх тусам та өөрийгөө илүү сайнаар мэдрэх болно. Бурхан таныг өөрийгөө зөвтгөх гэсэн бодолтой байгаасаа гэж хүсдэггүй. Нэг л зүйл буруу гэсэн үзэл Бурханы зөвтгөл биш. Харин ч өөрийгөө зөвтгөх гэсэн үзэл байдаг. Би энэ талаараа хэсэг зур ярмаар байна. Юуны түрүүнд таны ойлгох хэрэгтэй зүйл бол Христээр дамжуулан бид Бурханы зөвхт байдлыг хүртсэн гэдгээ мэдэх хэрэгтэй. 2 дугаар Коринт 5:21. Өнөөдөр энэ үг хэрэгтэй хүн байна уу? Та илүү ихийг мэдмээр байна уу? 2 дугаар Коринт 5:21. Нүглийг үл мэдэгч түүнийг бидний төлөө тэрээр нүгэл болгосны учир түүний дотор бид Бурханы зөвхт байдал болох юм. Тэгснээр түүний сайныг амсаж түүнтэй нөхөрлөх боломжтой болж хүлээн зөвшөөрөгдсөн. Та энэ ишлэлийг аваад дараагийн 2-7 хоногийн турш судлаарай. Сайн бодож тунгааж дотор нь ороорой. Та сайн учраас биш, харин Есүс сайн учраас таны гэм нүглийг бүгдийг өөртөө авсан. Есүс бүх шийтгэл, бүх ялыг өөртөө авч танд зөвхт байдлыг өгсөн юм. Магадгүй ингэж хэлэхээр та дотроо бодоод ойлгохгүй байж болох юм. Гэхдээ Библиэд Бурхан биднийг Христээр дамжуулан хардаг бөгөөд биднийг зөвхтөөр харж байгаа гэж хэлсэнд бид итгэдэг шүү дээ. Тэр биднийг хуучин гэм нүгэлтэй байдлаар минь хардаггүй юм. Тэр биднийг шинэ бүтээл болсон гэдгээр л харж байгаа бөгөөд хаан тийм болсон бэ? Бид сүнс дотроо шинэ бүтээл болсон. Таны сүнс бие дотор амьдардаг, сэтгэл зүрхтэй хүн юм. Тэгэхээр таны дотор Бурханы гайхалтай хамгийн сайн зүйлс байгаа гэсэн үг юм.
Та махан бие дотор байгаа учраас гэмнүгэл байсаар байгаа. Та Христэд өөрийгөө өгснөөр үргэлжил тулаанд байгаа юм шиг санагдаж магадгүй. Та өөрийгөө хоёр хүн шиг мэдэрч байсан уу? Би хийхийг хүсэж байгаа зүйлээ хийж болохгүй. Хиймээргүй байгаа зүйлээ байнга хийдэг. Би орондоо хэвтэж байхдаа ариун зүйлс хийх талаар олон төлөвлөгөө гаргадаг л да. Би энэ нь буруу гэж хэлээгүй байна. Би сайн эхнэр байх, олон юм ярихгүй, дүлгөөн эхнэр байна. Би өөр хүмүүсийн талаар хов ярихгүй. Энэ мэдчлэн орноосоо буух хүртлээр иймэрхүү зүйл боддог. Гэхдээ би танд нэг зүйлийг хэлмээр байна. Та муу сүнсийг уурлуулмаар байна уу? Сайн ойлгох хүртлээр судлаад шийдвэрээ гарга. Та амьдралдаа олон алдаа хийсэн байгаа. Таныг яг одоо Бурханд хандан гэмшиж, намайг уучлаарай. Би ийм амьдралаар амьдрмааргүй байна гэж хэлснээр та өөрч байсан буруудгал гэмтэгсэн ачаанаасаа салах болно. Энэ нь дэлхийд байхад хэцүү байдаг зүйлүүдийн нэг юм. Харин одоо олон жилийн өмнө Бурхан надад ухаалаг санааг өгсөн бөгөөд заримдаа бид хүмүүст дахин төрснийг ойлгуулахын тулд энэ аргыг хэрэгэлдэг ба та нар энэ аргыг мэдмээр байна уу? За сайн хараарай. Энэ бол таны амьдрал. Яг энд байна гэж хэлж байна, тийм үү? Энийг барьж авахд хэцүү биш гэж хэлмээр байна. Тиймээс л бид олон дахин сонссоор байх хэрэгтэй. Би магадгүй амьдралдаа маш олон удаа миний амьдрал, хувийн амьдралдаа би Христ дотор Бурханаар зөвтгөгдсөн гэж хэлж байсан. Түүний сайн болон өршөөлөөр би Христ дотор Бурханаар зөвтгөгдсөн. Таны заавал хэлэх зүйл бол Христ дотор бөгөөд та өөрөө олж авч чадахгүй зүйл юм. Паул хуулийг эрхэмлэгч нэгэн байсан бөгөөд түүний залбирлаас харж болно. Тэр фарисей хүн байсан, сайн боловсрал эзэмшсэн байсан. Хуулийн зарчмын дагуу бол тэр зөвхт хүн байсан. Филиппой 3 дээр Паул залбирахдаа тэр өөрөө зөвхт болгогдоогүй, харин Христэд итгэх итгэлээр дамжуулан зөвхт болсон гэж хэлдэг. Бидэнд байдаг хамгийн том асуудал бол бид хэдхэн зөв зүйл хийчихэд өөрсдийгөө зөвхт болсон юм шиг санаж бусад хүмүүсийг өөршгөн зөвхт биш байна гэж шүүмжилдэг. Та ямар нэг зүйл сайн байхаараа тэр зүйлдээ сайн биш байгаа хүнд дээрлэхүү хандах тал байдаг, тийм үү? Тийм хүн байна уу? Энд нэг хүн миний ярьсныг ойлгож байна. Бурхан биднийг хүн бүр алдаа гаргадаг, сул дорой гэдгийг ойлгосоо гэж хүсдэг бөгөөд Бурханы нэгүсэл байгаа учраас та зарим талаар бусдаас илүү хүчрхэг байгаа юм. Хэдийн ишлэлийг одоо бүгдээрээ харцгаая. Ром 3:20. Учир нь ямар ч мах бод хуулийн үйлсээр түүний өмнө зөвтгөгдөхгүй, хууль нь нүглийг мэдүүлэгч юм. Хууль гин нүглийг зөвтгөж чадахгүй гэдгийг харж болно. Харин эдүгээ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба иш үзүүлэгчд гэрчилсэн юм. Тэгээ цааш нь харвал Есүс Христэд итгэх итгэлээр
Бурхны зөв нь итгэгч бүхэнд байна гэж хэлсэн байгаа. Үүнд зүгээр л за би Есүст итгэж байна. Би үхэхээрээ диваачнд очих болно гэсэн маягаар итгэж болохгүй. Та Библиэлд гарч байгаа бүх зүйлд итгэх ёстой. Таныг энэ нүгэл уучлагдсан. Бурхан танд хайртай. Таны амьдрал зориулсан төлөвлөгөө байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Амен. Тэгснээр та түүгээр зөвтгөгдөж ял шийтгэлийн дор амьдрахааргүй болдог. Тиймээс та энэ дэлхийгээс явахдаа мөнхийн диваачнд очино. Та итгэлийн амьдралаар явмаар байгаа бол бүх зүйлд нь итгэх ёстой. Тийм үү? За одоо сүүлийн ишлэлээр эдгээр амлалтанд юу гэж хэлснийг харъя. Библийн Филиппой 2:12 дээр хэлсэн хамгийн чухал ишлэл нь иймээс хайртууд минь. Паул Филиппой чуулганы итгэгчдэд бичиж байгаа юм. Иймээс хайртууд минь та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхад ч биш үргэлжлүүлээд сайн хараарай. Харин илүүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг цааш нь сайн хараарай. Бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичирлэр гүйцээ. Бурхныг болон Христийг үл хүндэлж өөрийгөө илүү өргөмжлөхгүй байх юм. Сүнсээр үсгийн тулд илүү чармайх нь үр дүнтэй. Миний харин танд хэлмээр байгаа зүйл бол зөвхт хүн гэдэг бол шинэ гэрээний дор амьдардаг хүн бөгөөд хүн өөрийгөө зөвтгөх нь Бурхан зөвшөөрөгдөх зүйл биш юм. Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан Бурхан хүлээн зөвшөөрөгдөж зөвхт болгогддог. Тэгснээр өдөр тутам Бурхантай нөхөрлөж ариун сүнсээр дамжуулан илүү өсөх боломжтой болдог. Тэгэхээр гол зүйл нь одоо би өглөө босоод Бурханд илүү их хайрлагдахын тулд түүнд таалагдах гэж зөвхт зүйл хийх гээд байх шаардлагагүй юм. Би итгэлээр зөвтгөгдсөн гэдгээ мэддэг. Тиймээс ариун сүнстэй хамт өдөр тутмын амьдралдаа боломжоор хамгийн сайнаараа байхын тулд хичээж чармаадаг. Би энийг үйлдэхдээ Бурханаас ямар нэг зүйл авахын тулд хийдэггүй. Би зүгээр хиймээр байдаг. Би ийм л хүн. Би түүнд хайртай. Түүнд таалагдахыг хүсдэг. Би түүний хайрыг авахын тулд хийдэггүй. Учир нь би аль хэдийнэ авчихсан юм. Өөрсдийгөө Христэд итгэгч гэж нэрлэхэд өөрийгөө өөрчлөхийг огт санаа тавьдаггүй хүмүүсийг хараад би гайхдаг. Энэ л надад асуудалтай юм шиг санагддаг. Тэгэхээр хоёр зүйл энэ байдалд нөлөөлдөг. Та жинхэнэ итгэгч биш байсан ч байж болно. Эсвэл энэ талаар тодорхой заалгаагүй байж болно. Та дахин төрснөөр таны амьдрал бурханлаг амьдралаар амьдрахаар бүх зүйлээр цэнэглэгдэнэ. Танд өгөгдсөн байгаа гэсэн үг юм. Танд өгөгдсөн байгаа. Танд хайр, баяр хөөр, амар тайван, төвчээр, сайн бүхэн, Бурхны зөвхт байдал болон мэргэн ухаан өгөгдсөн байгаа. Тэгэхээр энэ бүгд өгөгцөөр л байх болно гэж хэлмээр байна. Танд өгөгцөөр байгаа. Та бол бие давхар байна. Тиймээс Бурхны сүнс таны дотор бий. За одоо та дотор байгаагаа гаргах хэрэгтэй байна. Заримдаа мэдээж өвднө. Гэхдээ танд хэлэх зүйл байна. Ялалт дүүрэн Христэд итгэгч баймаар байгаа бол сул дорой байж болохгүй. Энэ амьдрал бол 7 хоногт нэг удаа 20 минутын номлол сонсдог амьдрал биш юм. Мэдээж танд үг хэрэгтэй. Гэхдээ та өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж энэ үннээ хэн нэгэнтэй хуваалцдаг байх хэрэгтэй. Амен. За ямар ч тач би таныг энэ байдлаас гаргамаар байна. За. Та иймэрхүү хүн байж болно. Та Христэд итгэгч. Тэгээд л өдөр бүр л Бурхан минь би танд таалагдмаар байна. Бурхан минь намайг өөрчлөөч. Хэрэгтэй үед нь буруутгаж зэмлээч гэдэг байж болно. Би мэдээж буруу зүйлээ зэмлүүлэх дуртай. Гэхдээ миний баярлах зүйл бол Бурхан намайг муу охин шиг аягалж юм уу? Эсвэл би яг л та энийг хэлэх ёсгүй байсан юм а гэсэн үед минь тэр надад хэлж өгдөг. Харин одоо иймэрхүү байдлаар зэмлүүлэхээ болсон.
Бурхан намайг энэ замбраагүй амьдрал донд таахгүй орхиж болох байсан ч Бурхан хайрласаар байдаг. Та буруутгагдахаар зүйл хийлээгээд гэмтэн болно гэсэн үг биш юм. Та баяр хөөртөө амьдрах хэрэгтэй. Ром 14:17. Бурханы хаанчлал бол эдэх болон уух явдал бус. Өөрөөр хэлбэл, Бурханы хаанчлал гэдэг нь хүссэн бүхний авах биш юм. Бурханы хаанчлал бол харин ариун сүнс доторх зөвхт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан юм. Бид гаднах нөхцөл байдалдаа хэд их анхаарлаа хандуулснаас болоод доторх зүрх сэтгэлдээ юу болж байгааг олж хардаггүй. Амен. Би өглөө уурлаж, бухимдаж, хатуурхаж, өс санаж, уучлахгүй байсан хүмүүс байгаа эсхийг асуухад бараг л бүгд тийм байсан. Тийм шүү. Та нарт үннийг хэлж өгөх үү? Би таны төлөө ажлын саналын төлөө илүү их мөнгөтэй болж, том байшинтай болохын төлөө ч юм уу, эсвэл хүссэн сайн хүнтэйгээ болзоосойж гэж залбирахгүй. Би таныг дотор байгаа. Таныг хордуулж байгаа. Хогоо гаргаж хаяад уучлахын төлөө залбирна. Залбирал чухал зүйлээ гуйх болохоос биш, хүссэн зүйлээ гуйх гуйлт биш юм. Та Бурхантай хамтарч сүнсний асуудлаа шийдснээр таны бусад асуудлууд дагалдаад шийдэгдэх болно. Бид өөрсдөө хийх гээд гүгэд байх шаардлагагүй. Бурхан аяндаа бүгдийг хийгээд өгнө. Тийм болохоор анхаарал зохих зүйл дээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бурханы хаанчлал юуны түрүүнд зөвхт байдал болон Христ дотор хинбэ гэдгийг мэдэх юм. Та өөрийгөө Христ дотор хин гэдгийг мэдснээр та өдөр бүр унаж байсан ч зүрхтэн зөв учраас зөвийг үйлдэх болно. Таны зүрх сэтгэл зөвхт бол муу зан чанар гаргахгүй. Та Бурханы дургүй зүйл дургүй байна. Та гэмийг үзэн ядаж зүрх сэтгэлээ өөрчлөхийг хүснэ. Ийм л хүн л Христ дотор Бурханы зөвхт байдалд итгэдэггүй юм. Танд зөвхт байдал байгаа бол одоо амар тайван хэрэгтэй. Амар тайван байнга л өөрийгөө буруутай гэсэн мэдрэмжтэй байснаар ирдэггүй юм. Амар тайван байснаар баяр хөөртэйгээр амьдарч чадна. Би иймэрхүү дистаралтайгаар явагддаг гэдэгт итгэдэг. Та амар тайвангүйгээр баяр хөөртэй байж чадахгүй. Танд зөвтгөл байхгүйгээр амар тайван байж чадахгүй. Тиймээс бид Христ дотор хин гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Тэгснээр амар тайван болон баяр хөөрөөр дүүрэн амьдрах болно. Та бодож байгаа, хүсэж байгаа бүх зүйлээ хай. Тэгээд Христ дотор хин гэдгээ суралцаж эхлээрэй. Тийм ээ. Зөвхт байдал биднийг Бурхантай илүү ойр дотн харилцаатай болгодог. За. Бурхан танд хайртай, танд ууралдаггүй гэдгийг мэдэх хэрэгтэй бөгөөд тэр таныг зөвхт гэж хардаг учраас та түүнд хэлэх гэсэн бүх зүйлээ ярьж болно. Түүнийг амьдралынхаа бүх хэсэгт оруулаарай. Та утгагүй амьдралаар бүтэн 7 хоног амьдарчгаад нэм гарагтал 45 минут чуулганд явж өрөө төлчхөд тэгээд дахиад хуучин байдгаараа хийдэг зүйлсээ хийсээр байгаа юм биш үсттэй? Үгүй шүү. Та Христ дотор хин гэдгээ мэдснээр Бурхан нэм гараг болгоо очдог амьдралын тэр хэсэг хугацаанд л хамт байна гэж ойлгож болохгүй. Тэр таны амьдралын бүх хэсэгт байх болно. Таны өмсөж байгаа хувцас, идэж байгаа хоол, хинтээ хамт явж, чөлөө цагаараа юу хийж, зурагтаар юу үзэж, ямар кино үзэж байгаа болон мөнгөө юунд зарцуулж байгаад хүртэл оролцсон. Олон хүмүүс Бурханыг иймэрхүү асуудалд оруулах дургүй байдаг. Харин би танд хэлмээр байна. Түүний төлөвлөгөө таны төлөвлөгөөнөөс хавьгүй дээр байдаг. Та Есүсийг бүрэн төгс хайрлаж, өдөр тутамдаа түүнгүүгээр юу ч хийх сонирхолгүй болно гэдэг гайхалтай. Бурхантай дотн харилцаатай байснаар амар тайван байх болно. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон